Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би та нар гарчигнаас харж байгаачлан болсон явдлын бичлэгийг та бүхэндээ хүргэхээр шийдсэн байгаа. Өмнөх бичлэгүүдээр маань харсан бол аялаад, нүгээд одоо шинэ ажилд ороод нэлээд завгүй байсан. Тэгэхээр тэрнийхээ дундуур та нартаа бас нэг шинэлэг зүйл одоо хүргий байнга нэг аяллаа юм уу эсвэл өдөр тутмын влог хийгээд тэгэхээр жоохон уйтгартай байх гэж бодоод бас өөрийнхөө сонирхол дээр тулгуурлаад босон явдлын бичлэгийг одоо бэлтгэсэн байгаа. Тэгэхээр би өөрөө бас одоо влогруудын босон явдлыг монгол болон англи хэл дээр ер нь сонсох дуртай. За тэгээд сонсох явцдаа л ямар амар юм бэ гэдээ амар сонирхолтой болон тэгээд жоохон өрөвдмөр тэгээл ингээл сонсоод өнгөрчдөг. Өөрөө контент бүтээн гэдэг бол маш амаргүй зүйл юм байна. Тэрийг шүнжин бодоо. Эхний өдөр би бүр амар хямарсан. Энэ бүхнийг судалсныхаа дараа тэгээд ямар ч байсан эхнийхээ бичлэгийг зорьсон юм чинь хүргэе гэж бодсон. Та нарт маань таалагдах юм бол бас комент бичээд лайк дараарай. Тэгээд та нарын хүсэлтээр дараа ингээд бас хийж магадгүй гэж бодож байна. За тэгээд үндсэн бичлэг рүүгээ орцгоё. Сингапур улсад нэгэн гэр бүл 4 хүүхдийн хамт амьдардаг байжээ. Цагдаа нар тэр доороо тэр асуудлыг одоо байшинг тэр жигт нь одоо ингээд бүслээд за тэгээд нээлттэй маягаар 100 гаруй хүнээс мэдүүлэг авсан. За энэ хүн мэдүүлгийн дараа 3 ширхэг одоо нөгөө сэжигтэй тохиолдол гарч ирсэн. За эхний сэжигтэй тохиолдол нь болохоор өдөр болгон гадаана нь одоо хүүхдүүдийг ажаад нэг байрны эмээнэр байдаг штэ. Яг тийм эмээ 65 настай эмээ. Өдөр болгон гадаа суугаад апартментэд хэн орж гарч байгааг мэддэг. За мөн хүүхдүүд хаана тоглож ийн, хідэн цагаас гэртээ орсон гарсан бүгднгийн ажиж идэг яг л нэг камер шиг тэм нэг эмээнэр байдаг штэ. За тийм эмээ байсан. Гэтэл тэр эмээгээс яг юу болсон юм бол гэж асуухад яг тэр хүүхдүүдийг нас орсон цаг мөчт нь тэр эмээ гэртээ үсээ угааж исэн. Тэр нэг жигтэй тохиолдол. Хоёр дахь нь болохоор за Мэй Энлин буюу ээжийнх нь хамаатных суглаанд 40,000-аас 50,000 Сингапур долларын одоо хонжир хожих байсан юм л та. Тэгвэл Мэй Энлиг болохоор надаа ингээд суглаа аваад өгөөч гэсэн чинь дараа нь мартчихсан байсан. За тэгээд мартцсан байна гэд хэлсэн чинь тэр хүн хоёр дахь тохиолдол буюу одоо ээжд нь ус сансан тэр их мөнгө алдсандаа ус санаад хүүхдийг алсан байж магадгүй. За гурав дахь тохиолдол нь болохоор тэр хаваар явж исэн нэг таксины жолооч мэдүүлэг өгсөн.
Тэр бол маш ноцтой мэдүүлэг байсан. За яагаад гэвэл яг тэр 7 цагийн орчимд 20 гаруй насны баруун гартаа хутга барьчихсан, баруун хэсэг нь тэр чигээрээ цусны тол болцсон нэг залуу таксинд нь үйлчлүүлсэн гэсэн мэдүүлэг өгсөн. За цагдаа нар энийг судлаад тэр залууг тэр дор нь барьж авсан. Гэтэл 14 хоногийн дараа тэр залуугийн мэдүүлэг нь хангалттай биш байна гэд тэр залууг суллчихсан. Цагдаа нар зүгээр суллчихсан. Хүүхдүүд нас орсны дараа хүүхдүүдийг орчуулсан. Оршуулганд нь болохоор хүүхдүүдийн дуртай тоглоом, дуртай идэх зүйл бүх юмыг нь бол бүгднийг авсанд нь хийгээд хажууд нь дараалтайгаар 4 хүүхдийг оршуулсан. Энэ үйл явцад нөгөө нэг 65 настай эмээ их гашуудсан. Их гашуудаад үйл явцны оршуулгын үйл явцад нь оролцоод бас зураг нь байд юм бэлээ. Хүүхдүүдийн дуртай тоглоомыг ингээд аваад оршуулган дээр нь явж байгаа тийм зураг нь бас байд юм бэлээ. Цагдаа нар болохоор гэрээс юусоо тийм ноцтой баримт олоогүй. 10 настай хүүгийн баруун гар нь таслагдсан байсан гэсэн штэ. Тэр нь болохоор хүү гарандаа хэдэн ширхэг ус атгсан байсан. Тэрийг нөгөө нэг алуурчны ус байх магадaltaй гэж судлаад үзтэл алуурчны ус биш, хүүгийн өөрийнх нь ус байсан. За тэгээд мөн алуурчин хүүхдүүдийг бүгднийг хаасныхаа дараа галтгоонд очоод галтгооны угаалтурт гараа угаагаад тэгээд бүх галтгооны ингээд нөгөө доторхыг нь угаалтурын доторхыг нь цэвэрлээд орхисон тийм улмар олцсон. Гэхдээ өөрийнх нь ямар ч с ิจ гтэй тохиолдол олдоогүй. 20 настай нөгөө с ิจ гтэй залуу гэсэн штэ. Тэрийг нь тань буюу тэр гэрийн аав нь манай хөрш малайд залуу байна гэж тодорхойлсон. Тэр малайд залуу нь болохоор өдөр болгон тангийн гэрлүү орж утсаар ярьдаг. Маш тотон хүн гэсэн үг. Тэгээ хүүхдүүд нь бүр авга хаа гэж дууддаг байсан. За тэгэхээр эндээс аваад үзэхээр болохоор тэр залуу байх магадлалтай. Яагаад гэвэл тэр залуу өдөр болгон ордог, ээжийг нь хэдэн цагт хэдэн минутанд гардаг. Тэгээ хүүхдүүдийг ямар байдалтай гэртээ амьдардаг, зан төлөвийг мэддэг. Тэгээд бас тэрүүхэн 30 минутын хооронд хүүхдүүдийг маш хурдан алсан байгаа. Дотроо ямар чимээгүйгээр. Би урд нь энэ хэрэгийг дөнгөж судлаад эхэлж байхад энэ найлыг би хаусанд амьдардаг юм болов уу гэж бодсон байхгүй юу? Тэгээд энэ хүүхдүүд мэдээж хашгирна байрна. Тэгэхээр ойр орчим хүмүүс сонсохгүй. Гэтэл апартментэд байсан. Тэгэхээр апартмент гэдэг чинь дээрээ доороо айлтай, хажуудалтаа хөрштэй гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бол амар судалсан. Тэр орх болгондоо магадгүй судлаад явсан байж магадгүй. Энэ бол чимээгүй алхал гэж хэлэгдэх бах та. Тэгээд за 14 хоногийн дараа тухайн залуу маань суллагдсан. Маань тэртээ тэр залуу суллагдсан. За тэгээд 1 сарын 6-нд болсон үйл явдал гэдэг чинь 14 хоногийн дараа 20-доор Chinese New Year болсон. Chinese New Year-ийн үеэр тэдний гэрт нэгэн улаан мэдчилгээний тогтоо ирсэн. Мэдчилгээний тогтоон дээр нь юу гэж бичсэн байсан бэ гэхлээр дээр нь болохоор эцэг эхийн никнеймийг бичсэн байсан. Энэ никнеймийг ойр дотныхын хүмүүсээс өөр хүмүүс мэдэх учиргүй. За тэгээд гол юу гэж бичсэн байсан бэ гэхлээр одоо та хоёр хүүхдгүй, одоо хүүхд гаргаж чадахгүй, төрүүлж чадахгүй. Тэгээд доор нь хаа гэж бичсэн байсан. Маш багталтайгаар. Тэгээд хамгийн доор нь алуурчнаас гэсэн ийм захиа ирсэн. За яагаад энэ залуу та хоёр хүүхэдтэй болж чадахгүй вэ гэж хэлсэн гэхлээр Мэй Инлийн хамгийн бага охиноо төрүүлчихэд одоо дахиж нөгөө хүүхэд гарахгүй тийм хагалгаанд орсон. Тэгэхээр энийг бас л ойр дотны хүмүүс нь мэдхээс бусад хүмүүс мэдэхгүй гэсэн үг. Энэ хэрэг маань одоо хүртэл 2021 он хүртэл одоо шийдэгдээгүй хэрэг байгаа. Тэгэхээр хэрвээ энэ хэрэг, иймэрхүү хэрэг энэ зуунд энэ үед болсон бол аль хэдийн шийдэгдэхэд easy асуудал байгааз хаасайгүй камертай
Ер нь бол тэгээд нэлээд дээр үе байсан учраас энэ хэрэг маань одоо хүртэл шийдэгдээгүй хэрэг байгаа юм билэ. За тэгээд энэ хэрэг болохлээрээ тийм чад жаргалгүйгээр бас дууссангүй 1983 оны 12 сарын 30-нд Мэйнлийн болон Тан хоёр дахин хүүтэй болсон байна. Тэгэхээр дөрвийн хүүхдээ алдсны дараа дахиж хүүхэдтэй болно гэдэг бол энэ бол хамгийн том аз жаргал энэ хоёр хосын хувьд. За ингээд өнөөдрийн маань ярих болсон явдал ингээд дуслаа. За одоо би өөрийнхөө дүгнэлтийг хэлье гэж бодож байна. Яг нь ярианыхаа дунд би дүгнэлтээ хэллээ л дээ. Миний дүгнэлт болохоор яг тэр малайз залуу бол хангалттай 100% баталгаатай гэж юу нь бол бодож байна. А гэхдээ бас би тэгж бодсон чинь энэний дараа бас нэг судалж явах явцад одоо нөгөө би энэ хэргийг одоо судлахын тулд олон одоо их сурвалжуудаас юм үзэж байгаа штэ, подкаст үзэн, хүмүүсийн нийтлэл үзэн, энийг тэрэ ганцхан нэг подкаст сонсоод энийг хийхгүй олон талаас нь ингэж цуглуулж одоо өөртөө мэдж авсан. За тэгэхээр энэ явцад Сингапур хүмүүсийн өөрсдийнх нь ингээ комментиг уншихаар энэ хоёр хос маань тиймч цэвэрхэн одоо хүмүүс байгаагүй. Цэвэрхэн гэдэг нь болохоор нэлээд мөнгөний асуудалтай байсан тэр үед. Тэр мини автобус буюу нөгөө хүүхэд тээвэрлэдэг байсан автобусныхаа бизнесийг эхлүүлэхийн тулд олон хүнээс мөнгө завшсан. Олон удаа нөгөө мөрийтэй тоглоом тоглож мөнгө алдсан. Тийм учраас олон хүмүүс энэ хүмүүст нөгөө өс сансан байсан. Тэгээд хүүхдүүдийг нь алсан байж болцшгүй гэсэн тийм зарим комментүүд уншсан. Гэхдээ энэ нь одоо худлаач гэж магадгүй, үнэн гэж магадгүй те. Энэ бол миний л зүгээр дүгнэлт юм байлаа. За тэгээд та нар маань ч гэсэн юу гэж бодож ийн коммент хэсэгт доор бичээрэй. За тэгээд бас цаашдаа би болсон явдал одоо хийх үгүй та нар бас бичээрэй, лайк дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.